Манай ч одоо энэ тоон статистик мэдээлэл гаргадаг төрийн байгууллага байж байна. Эдийн засгийн хөгжлийн ам нь байж байна. Хувийн хвшлүүд нь нийлээд танхим байгуулсан байж байна. Тэгээ одоо заавал нэг хэдэн компани тойрол суулгаж юм ярих юм бол энэ хэдээр яадаг. Тоогоо харж байгаа дүгнэлтээ гаргаад энийг юм заавал хоорондоо нэг уулзаад тэгвэл ингүүл яадгийн хөө гэж ярьдаг байдлаар энэ ажилтгийг хөөлжилж яах гэдэг юм байл гэдэг чинь тоо статистик дата мэдээллүүд нь байна. Тэрэн дээр анализ дүгнэлтүүдээ хийгээд бодлогын шийдвэрүүдээ гаргаад явдаг энэ бүтэн механизм нь ажиллаж байгааг нэг нь өөрөө тааш. Жишээлбэл хамгийн наазахын эдийн засгийн эрхчлөө гэдэг чинь хотон такси компани байгуулах гад хотон таксины компаниудад зээл өгөх гээд 2000 машин оруулж ирнэ, 2 ээлжээр жолооч ажилуулна гэж хэлэхгүй байхыг л эдийн засгийн эрхчлөө гэдэг байгаа шүү дээ. Заавал энэ цаастаа цаасгүй тэр хотын даргадаа хэлчихэд л эдийн засгийн эрхчлөө хангагдчих гээд байгаа шүү дээ. За энэ хөрсөд. Гişүнэ яг наадах чинь л манай энэ дарга нарт байхгүй байхгүй. Ойлгож байна уу? Энэ хязгаарлалцсан зохицуултууд байхгүй байхгүй. Байхгүй. Байхгүй да. Та олоодох байхгүй. Тийм болохоор төр хувийн хвшлийн хийж байгаа үйл ажиллагаанд оролцохыг хатуу хориглон гэж энэгээр чинь хязгаарлалтууд хийж өгч байгаа байхгүй. Хязгаарлах хэрэгтэй байна. Төрийн албан хаагч иймд орж болохгүй. Төр иймд орж болохгүй. Энд чинь тэр зохицуултыг хүн дээр хатуу штэ. Төрөө нэлээд хязгаарлаж. Энэ хязгаарлалтууд байхгүй болохоор сайн сайхан төлөөгөөд тэр такси бааз байгуулна уу бусад нийтийн бизнесийг хийх орон зайлуу төр ороод байгаа байхгүй юу. Өнөөдөр эдийн засгт төрийн өмчт компаниудын оролцоо өндөр болчиход байна шүү дээ. Энэ нь өөрөө эдийн засгийг боомлоод байна. Хувийн хвшлийн өсөлт хэлэх орон зайг хаагаад байна. Ийм төрийн оролцох олон зүйлийг хааж өгөө, багасгая. Төрийн өмчийн компани